ахын асуудал. Энэ 10 сарын 20-ны өдрийг Улаанбаатар хотын хэмжээнд иргэний оролцооны өдөр албаёсаар өдөр болгож баяр ёслолын байдлаар тэмдэглэж явах юм шийдвэр гаргахаар ярилцж байгаа. Тэгээд энэ танхим бол 300 хүний судалтай. Нийслэл Улаанбаатар хотын хувьд бол энэ жижигдэж хүмүүс ялангуяа одоо яг ажиндалтай холбоотой арга сууцны дахин төлөв юм болохоор дахин хотын хувьд бид бас сонсч л байдаг, харж л байдаг. Тэгээд дахин гол аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хамтлагийн иргэдтэйгээ тэнд хэрхэн ажиллаж байгаа яаж бодлоо. Тэгээд зарчмын айлтар тоон гэдэг ялгаа бие даан шийдэх яваад. Тэд өөр бид тэр өмнөөс нь жишээлбэл одоо тийм асуудлыг тэгж шийднэ, ийм асуудлыг ингэ шийднэ, тийм юм ярих юм ерөөс байхгүй. Бид бол зөвхөн нөгөө иргэн захиргаа хоёрыг уулзуулаад холбоолоо. Зарчим нь ерөөсөө л гэр. Тэгээд захиргаа одоо яг гүйцэтгэх эрх мэдэл нөхөй байгууллагууд өөрсдийнхөө хариуцсан үйл ажиллагаа салбар эрх мэдлийнхаа хэмжээнд иргэдтэйгээ харилцаад ингэ явчихна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа бол өмнөх хурлаас бол одоо энэ удаагийн сонгуульд бүрэн эрхийнхээ хугацаанд явуулж үйл ажиллагаа бол нэг зарчмын аюул том ялгаатай байгаа ш. Тэр нь бол сар болгон хуралддаг. Сар болгон хуралдахынхаа өмнө иргэдэд юуны ямар асуудал илэрхийлэх гэж байгаа юм хэлдэг. Эргээд хурлынхаа дараагаар ямар шийдвэр гаргав яав юу гэдгийг хэвлэл мэдээлэл хэрэгжлүүдэд дамжуулаад мэдээлдэг ийм зарчимтай ажиллаа явж байгаа. Бид бол яг хайхтар өөртөө санаачлаад одоо ийм асуудал ингэмээр юм, тийм асуудал тэгмээр юм гэдэг явах шаардлага ерөөс байдаггүй. Яагаад гэвэл тийм тодорхой асуудлыг хариуцсан үзэн байж байгаа. Ганцхан тэр хүмүүсийг нь бид нар иргэдтэй уулзуулаад гэх юм бол тэгээд бидний үйлдвэр ерөнхийдөө болчихж байгаа гэсэн. Одоо иргэдийн хурлаас гарч байгаа шийдвэр тогтоолууд тий. За энэтэй холбогдлолтой асуудлуудыг одоо жишээ нь нэг хорооны дорж өвгөн Дулмаа аймаг эдрэл байн чирж асуудаг барьд ингээд надад уулзч учрыг гэдэг. Энэ бүгдийг даад бас сар сардаа ингээд танилцуулаад явдаг. Яаж энэ манай хариуцдаг асуудал биш. Хариуцахгүй юм шиг байхгүй. Зөвхөн иргэний оролцооны үйл ажиллагаа зохион байгуулалттай холбоотой асуудал, тийм өргөдөл гомдол, тийм асуудал юм иргэний зүгээс ирэх юм бол манайд угаасаа шууд хойрлогдоод хүрээд ирэх. За танай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тэдгээр хорооны иргэн тийм хүнээс ийм юу асуудал ирлээ. Тэгэхээр бид бол тэр хүнд албан ёсоор хариу өгөх, яасан юу болсон тэрийг тодруулах те. Бид хэрвээ буруутай манай зүгээс буруутай юм хийсэн байвал түүнийг одоо хүчил өчих юу гэдэг тэрийг хийх үүрэгтэй. Нийслэлийн хэмжээнд бид иргэдийн өргөдөл гомдлыг хэрхэн яаж барагдуулах вэ гэдэг дээр нийслэлийн төлөөлөгчтэй хурлаас батлагдсан журам гарцсан байгаа. Хариуцлагатай албан тушаалтнууд дээр иргэний зүгээс гарч ирж байгаа өргөдөл гомдлыг яаж хариу өгч явах вэ? Ямар хугацаанд яаж өгч явах вэ гэдэг журамлагдсан байна. Тэгэхээр иргэд бол одоо тавьсан асуудлынхаа хариуг би авмаар байна. Асуудал гэдэг чинь юм. Хүүхдийн дунд бага насны сургуулийн бага ангийн хүүхдүүдийн одоо анги танхимын хүрэлцээний асуудал гэдэг чинь яг энэ тодорхой асуудлаар ингээд олон хүн хандаад эхлэх юм бол бид шууд нөгөө хариуцж байгаа агентлагтай ярилцаад уулзах зохион байгуулчихна. Олон хүн бай ингэж байна. Тийм учраас энд нэг тодорхой хэмжээний хариуц өгөхгүй болохгүй юм байна гэх. Тэр улсуудад нь хандаад тэгээд уулзах зохион байгуулчихна. Ирээд нөгөө асуудлаар иргэдийн тавиад байгаа асуудлыг ярилцсан. Энэ дээр зүгээр нэмээд хэлчихэд яг энэ иргэнээс ирж байгаа өргөдөл орлоо хуультай шүү дээ иргэн байгууллагаас те чадвар зохион байгуулалт шийдвэр хугацаатай. Яг энэтэй холбоотойгоор бас дэвшилтэд одоо аюулгүй туршлагатлаас хэлэх юм бол нийслэлийн төр зохионы бүх байгууллагууд нийслэлийн иргэдийн орлоо нэгдсэн юунд холбогдсон Smart City гэдэг. Smart City юмсуулж байна. Одоо шил би бол одоо кодтой өөрөө гэсэн тийм ээ. Надад нэг код нэг юу өгчдөг компьютер би тэргээр ороод надад ирсэн бүх юмуд харагдчихдаг байхгүй. Тэгээ миний утаснд мессежээр ирчтэй. Одоо ингээд явж надад мессежээр танд өргөдөл гомдол ирлээ орж шалгам уу. Тэрний гадаа би яг журмын дагуу би өөр дөр нэг л хонуулах юутай. Хэрвээ зохихгүй би те нэг хоногтой багтаач л хариуж зохихгүй зохино эсвэл хариу шилжүүлэхэд нэг хоногтой. Тэгэхгүй би одоо ямар нэг мэдлэг уцнаасаа ороод би шилжүүлсэж болж байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр бол аюу тийм дэвшилттэй болсон. Тэгээд иргэн маань хүртэл яг нэг процессыг хардаг болсон. Одоо иргэн Эрдэнэт те иргэдийн урлагийн дараа баталгаа дараад одоо өргөдөл гаргасан бол яг ингээд та өөрөө смартаар ороод харчихна. Ажиллагаа явуулж тийм баталгаас их болд руу 2 оны дараа шилжсэн юм байна. Ингээд ийм цогцолтойгоор те судлан саналаа танилцуулсан. За энэ хулдаас аз жаргал руу явсан байна. Ингээд бүх процесс нь энэ аюу давуу талтай байна. Өөрийнхөө шийдвэрлэлт ямар шатнд энэ дээр бүх манай агентлаг нөө хамгийн газар хурал бүгд ингээд холбогдсон байж байна. Тэр аюу давуу тал. Энийг бол техник талаас нь шийдэл талаас нь бас их зүгээр
яг шилэн болчихж байгаа байхгүй. Бичиг яг иргэдийн зүгээс гарч байгаа асуудлууд бол ихэвчлэн яг тодорхой асуудал хариуцсан хүмүүсөө л хангасан тийм. Юу гэж танаас их нэг ахтад тийм опши улс төрийн одоо юу гэдэг Улаанбаатар хотод ардчил баг байна гэдэг ч юм уу ийм юм ерөөсөө тийм баг гарч ирэхгүй. Яг сургууль, цэцэрлэг, гудамжны гэрэл төрлийг одоо хог одоо өндний ус нийтийн унаа тээвэр тэгээд нөгөө баар цэнгэний газрууд архитарс дэлгүүрүүдийн үйл ажиллагааны хуваар яг ийм тодорхой асуудлаар ярьж байгаа учраас тэр асуудал болгонд тодорхой хариуцсан ийдсэн байгаа болохоор зэрэг бидний хувьд л тэр нэг актын толгой өгдөг юм байна. Ганцхан санаа зовоодаг юм бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас одоо ингээд тодорхой асуудлаар шинээр хэлцэн шийдэх гэж байгаа үедээ л урдчлаа тэр тухайга иргэдэд дуулгасан. Тэгээ ийм асуудлаар ингээд хэлцэх гэж шүү, ийм асуудал ярих гэж шүү. Та нар ингээд юм бодлоо илэрхийлэх байгаа гэдэг болгоо. Зараа яаж түгэлдэг иргэдтэй? Яг хороогоор дамжуулсан тий. Хороо дээр чинь нөгөө яг хэсгийн харагч нар гэдэг хүмүүс байж байна. Тий. Нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр зарлчихна. Яг хуулийн дагуу нийслэлийн нөгөө нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр саний хэвлэлээр зарлчихна. Тэгээд яг сая дээр азаагаас смарт юу гэж штэ тий нэвтрүүлсэн ямар өртөгтэй ер нь ямар хугацаа тэр бол гайгүй үстэй гараа. Би энийг юу яа. Яг авах ёсод нөө цэцгийн хамаа газрын дараах хангаад манай дээр хурдын хурдын хурдаас ингэ өгч гарсан байх. Тэрний бүх судалгаа дээр юутэй хөрвүүлээ. Хөрвүүлчих хурдын дараах. За. Тэгээ өшөө бас тэр даваа талны яг нөө цэцэг дараагийн ганц одоо хийгээд байгаа юм чи тэр штэ нөө төрийн үйлчлэгийг сайжруулъя гэдэг. Одоо бас хурлаар авах гэж байгаа. Одоо сая хэдүүлээ ордог байж та хангаадын доотлол нөө иргэд хүлээж авах түүгээд байгаа штэ. Доочмол эрг ороод төрийн захиргааны хаалганыг албаагч үүсгэж байна. Тэнд ороод яг нэг үйлчлэгийг нь урьдчилан жил Mobicom-тэй Mobicom-ийн туршлагыг судалж байна. Mobicom-тэй гэрээ хийгээд яг одоо манай охтууд чинь өргөд хүлээж авдаг охтууд яг Mobicom үйлчлэгийн охтууд чинь үлдсэн шүү дээ. Яг оронгод эргэж хүлээж авдаг компьютертэй. Тэгээ эргөө ороод говлог тэр газ доордох шивж аваад тэнгүүдээ таны өргөдөл тийш явуулаа гэдэг. Үйлчлэгээр дээр хүртэл таахаас тэр бүтэн концепцийг би юу аваад за хурдын дараа явуулаа. Ер нь хоёр дарга юу байхгүй да. Над руу ч саяны нэг тий Португал саяны тэмдэгдсэн юмудаа албан үстэй тулга дарганы нэр дээр явуулчих. Энэ асуудлуудыг ингэж гаргаж өгөөч гэдэг. Тэрний дагуу бүр урдан албан бичгийн дагуу явуулж штэ. Тэр бол аюул зүгээр юм бэл. Шууд нэг зүгээр. Та хэд хороо бид бол зараа өгөөд энэ цуглуулчих юм шүү дээ. Мэдээ зохион байгуулалт тэрээс биш хотын захиргааны өмнөөс одоо тэгэх гэж байгаа. Одоо тэг н одоо ингэхэн зүг гэж бид тэр бол ерөөс болохгүй. Ялангуяа зарим ингээд ажиглаж хахад аймагуудын төвшөнд иргэний танхимуудын үйл ажиллагааных нь нэг бодлоод байгаа юм тэр юм шиг л. Иргэний танхим бол захиргаа иргэн хоёр уулздаг газар болохоос биш. Иргэний оролцооны тэр ажлыг зохион байгуулж байгаа хүмүүс нь захиргааныхаа өмнүүр нь ороод хариуцлага хүлээх гээд юм ярих гээд шийдвэр гаргах гэдэг юм гэж болохгүй. Одоо дарханд яг юм байна л да. Иргэний танхимыг хилцүүлэх зохион байгуулахаар эргүүлээд одоо иргэний танхимын нэг ажилтнаас хэрэгжилтийн шийдвэр өгдөг. Төрийн хилцээгийн дэлхийн ажилтнууд нь одоо мэрэгчлэнүүд шүү дээ. Тэнд нь ингээд ийм иргэнээс танаа байгууллагатай холбоотой ийм санал гарлаа гэдээ оруулаад өгөхөр иргэний танхим гэж нэг ядаргаатай юм гэж хардаг. Тэгэхээр тэр ерөөсөө зохион байгуулалтынхаа нөгөө анханасаа зохион байгуулалт буруу хийчихдэг гэж байгаа. Хизээч иргэний танхимын иргэний оролцооны хилцээгийн хүмүүс нь ажил хариуцсан хүмүүсийг нь байлцуулгүйгээр иргэдтэй уулзах болохгүй. Ямар нэг тодорхой асуудлаар тий. Тэгээд тэр хүмүүс нь иргэдтэйгээ ярилцсан уу гэхээс биш тий. Одоо худаг гарах нэг айлын одоо хашааных нь яг ард талд нь худаг гарах гэж байгаа. Тэр худаг гарах гэж байгаа бол тэр иргэн тэр ярих хэрэгтэй болохоос биш. Тэрний өмнөөс иргэний танхим ярих юм ямар шаардлага. Процесс нь харин сонирхолтой байхгүй би яг процесс нь сонирхолтой байхгүй яг иргэдийг авчаад яаж суугаад яг тэр юунд яаж уулзж чинь тэр процессыг мэдэрч тэгчгээр тэгээ уулзсны дараагаар за ингээ уулзлуулаад энэ дээр халуун яриа болно шүү дээ уулзсан хэрэгтэн янзын яриа болно тэр хамаагүй тэрэнд нь ганцхан иргэн танхимын ажилтнуудын үүрэг бол аль болох тэр улсуудыг нүүр амаа уралцуулаад байхад руу атайхан ажил хэрэгч яриа болгох нь иргэн танхимын үүрэг байхгүй тэгчгээр тэр яг тэр уулзалтан дээр нь хамгийн гол нь за дараагийн асуудлаараа хэзээ дахиад уулзах юм бэ? Хэдэн сарын хэдний өдөр яах ярилцах юм. Тэрийг нь хооронд нь тохиролцуулж аваад гаргаж байгаа. Ерөөсөө зуучлагчийн ажил байхгүй. Одоо бид нар бол ингэдэг хилцүүлээ хийгээд
тэмдэглэлээ өөрөө бичээд зураг хүргийг аваад ингээд тэгээ бүр тэмдэглэлээ сэрүүлээд нөгөө ажилтнанд нь хүлээлгэж өгöd дараа нь хэрэгжилт нь яаж хэрэгжсэн бэ? Энэний дагуу ямар ажил хийсэн бэ? Ерөөсөө хэрэгжилтээ өгдөг байхгүй. Тэгээд чи иргэний ажилтнууд чи өөрөө шууд захиргааны нэрийн өмнөсөлтөд уулзсан бороо. Яг нөгөө энэний гол ажиглалын нөгөө иргэний танхим хилцүүлэлт зохион байгуулад өгчдөг. Баахан санд гаргадаг. Тэрийг бид нөгөөдгийг бадж аваад хилцэлцэн хуурилчдаг, өгдөг. За танаа одоо хот тогтчлол дээр ийм онол ирлээ. За танаа одоо улсын бүртгэл дээр ийм онол ирлээ гэдэг ингэ өгч. Эргээд тэрийг бид нар цуглуулж аваад буцаагаад нөгөө иргэддээ дараа нь би одоо ийм асуудал тавьсан яаж шийдэгдсэн юм бэ гэхээр бид нар тэдний асуудал тавьсан чинь ийм юм ярьж ийлээ гэдэг нь бид тайлгнах болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ чи өөрөө энэ буруу. А болдго юм бол болдгоо гэдгээ нөгөө яг шууд хэлэх хэрэгтэй. Хамгийн гол нь тэр. Иргэдийн чинь гарч байгаа санал дотор авах юм байгаа маш их авахгүй буруу юмнууд байж байгаа шүү дээ. Зөвхөн л хүмүүс босч ирээд тэр автобусаа ягаад үнгүй явуулдаг юм байл гэж ашиглаад байна шүү дээ. Зөндөө олон хүн тэгин. Тэгэхээр тэгээ автобусыг үнгүй болгож өгөө гэж иргэний орцооны хэлтгээс тэр нийслэлийн засгийн намын газрын өмнөөс хэлж болохгүй шүү дээ. Тэгэхээр энд яг тэр нийтийн дээврийн асуудал хариуцсан хүмүүс нь сууж байгаа. Энэ нийтийн дээврийг хэрэгжүүлэхэд төчнээ төгрөг мөнгө гардаг юм. Ягаад үнгүй явуулж болдгоо юм. Тандын наад саналыг чи ягаад хүлээж авч болохгүй юм гэдгийг шууд луулцсан дээр ярьж байгаа юм. Энийг бүр яг энэ системийн гажуудлаас гаргамаар юм тийм. Анханаас ерөөсөө одоо гаргаад ерөөсөө шууд дараагийн энэ хилцүүлэх гэж байгаа юмыг бол ерөөсөө бид нар за яг ихний ээлжинд өөрснөө зохион байгуулж за ийм зарчмаар явуулж шүү гэдэг юм аа. Бүх нөгөө холбогдох хилцээгийн даргаанд бүгдээрээ суугаад тэр усуудад нь бид нар ёстой нэг холбоод өгчдөг. Ёстой жилүүтэй асуудал. Тэгээд ийм асуудал зөндөө ганцхан энэ дээр хараад ганцхан нэг ганцхан уучлаарай. Нэг юм гэвэл танах одоо жишээлбэл нэгдээс ингээд зохион байгуулж байгаа хэлцүүлж гэдэг энэ дээр монитор хийж үзв. Одоо жишээл яг тичнээ санал ийм одоо тогтчлогын үйл ажиллагаатай холбогдсон 10 багц санал. Одоо жишээл иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоотой ийм багц санал гарсан. Тэрнээс тэдэн шийдэгдсэн, энэ шийдэгдсэн гэсэн тийм тайлан тавих тийм утга байх уу? Тийм. Тийм баг. Танах бол тийм үүрэг байхгүй. Одоохондоо хийгээгүй байна. Хийж болно л доо материалуудаа цуглуулж байгаа тэрэн дээрээ бас тодорхой цаг гаргаад суугаад ажиллаа тийм. Энэ эрэг түлээж авах төв биш үү? Тэн дээр яг бүр нэгц бүр наривчсан индекс гарч байна. Шийдвэрлэлийн байдалтай индекс өнгөрсөн оныхоос ямар ерөөсөө зөөрчлөлт тэгээд нэг анхаарах юм бол яг түрүүний тэр нэг уулзалтыг зохион байгуулж явах явцад жишээл одоо ингээд боловсрол нийслэлийн боловсролын газрын ирчээд бид нөгөө бага ангийн хүүхдүүдийн хичээлийн хуваар одоо унаад үн шан янзын асуудал ингээд ярьж хахад тэр дотроос ч босч ирээд шал өөр юм яриад байна юм. Хүүхдийн сургуулийн асуудал ярьж хахад л тэндээс нэг нөхөр босч ирээд ундны усны хангамжийн асуудал гэдэг ингээд харин иргэний оролцооны манай зохион байгуулагч нэг үргэл та тайван бэ. Өнөөдөр ийм тухайн асуудал яриаггүй байна. Өнөөдөр сургуулийн л асуудал ярьж байгаа ингээд нэг уулзалтаа ярилцлага ингээд тодорхой хүрээ араамн дотор бариад эмх замбартаа зохион байгуулаад явуулаад өхөл бидрийг өөр яг сүртэй нууц юм багхгүй. Ерөнхийдөө бол манай ажлууд гайгүй. Бид нар танаас тусгай судалчлаа өмнө шүү дээ. Тэр өнцгөөс нь та хараад ийм бэрхшээлүүд гардаг шүү, ийм зовлонтой юм байдгийг шүү те. Нэг энийг та хэд мас анхаарч авах зүгээр шүү гэдэг зөвлөгөө маягийн бас танаас хүслээд. Эхнээсээ ингээд иргэний оролцоо оны асуудал зохион байгуулж байгаа хүмүүс чинь иргэдтэй уулзаад ярилцаа. За бид захиргааны өмнөөс та нартай уулзах гэж ярих гэж асуудал шийдэх гэж явж байгаа улсууд биш шүү гэдгийг эхнээсээ ойлгуулах хэрэгтэй. Энэ чинь хариуцсан эзэнтэй хийдэг газартай байгууллагатай. Манай үүрэг бол та нарт байгаа асуудал тэр захиргааны үйл ажиллагаа хоёрыг л хооронд нь явах. Уулзуулж өгөх, уулздаг газрын чинь бид зохион байгуулах гэж байгаа юм. Асуудлыг чи шийдэх гэж явж байгаа улсууд биш ээ. Гэдгийг нэгдүгээрт нь аяг сайн ойлгож ярих хэрэгтэй. Хоёрдугаарт нь нөгөө иргэдтэй уулзаад ингээ ярилцж байхад хороон дээр ялангуяа ингээ нөгөө яг иргэдийн амьдрал сууж идэг газарт очиод ингээ ажиллах хүмүүсийн нэг айхтар хэцүү хандлага нь юу гэдэг вэ? Шүүгч хийх гэдэг байхгүй. Одоо маргаанаа ташлуулах гэх хоорондоо захиргаатайгаа, засаг даргатайгаа, юутайгаа хаанахтайгаа байдیں۔ Муудалцаанаа шийдвэрлэх гэж. Бид ингэ шүүгч хийх гэж тэрнийх нь зөв, эннийх нь буруу гэж хэлэх гэж ирж байгаа улсууд биш ээ гэдгийг эхнээс нь бас их сайн ойлгож өгөх. Тэгэхгүй бол өөр дээр хамаг юм овоороод ингэ сүлдээ нөгөөхөө доороос гарч иж чадхаа байх л тээ. Энэ дээрс нэг юм нэмэлэхэд яг түрүү нэг тулг дагагч ярьж байсан. Ерөөсө засаг даргын тамгын газар те хурал засаг даргын тамгын газар засаг даргын хамтын харилцааны л ажил боёлтой болно.
тэрийг ерөөсөө гүүр хийж байгаа нь ерөөсөө тэргүүчдийн нарийн бичиг дараа. Нөгөө талаасаа тамгын газрын дараа тамгын хэлцийн дараа. Бид нар бол хоорондоо чиг үүрэг дээр байж одоо жишээ нь тэргүүчдийн нарийн бичгийн чиг үүрэг дээр байж байгаа тийм ээ. Цэцэдрийн тамгын газартай харилцах. Ерөөсөө тэр л уялдаа холбоо. Нийслэлээр зүгээр яг бодит байдал дээр ямар байж байгаа гэхээр ерөөсөө өөрөө энэ хоёр нөө тулга дарга үүл дарга байж байгаа. Анхнаасаа энийгээ нөө яг яриа орцсон байхгүй юу. Яг тэрэндээ нөө эзэн байж чаддаг. Яг үүл дарга нь яг наадах чи хурлын асуудал яг хурлаар нь орвол те ингээд явцсан. Тэгэхээр яг орон нутг дээр гардаг жишээ нь бусад энэ дээр гардаг жишээ нь тэгдэм билээ нөө хитрхи нэг хоёр талтай явчихдаг. Сүүлдээ баг тустай байгаад шүү дээ шүү дээ. Хурал нь ингээд манаа гэж байгаа. Тэгэхээр анхнаасаа одоо л яг хамтдаа байж байгаа дээр л юмнуудаа ингээд тохироод ерөөсөө яг асуудлаа бол ингээд шийдэх юм байна. Иргэний оролцооны хэлцээр ингээд шийдүүлээ те орж ирсний нь одоо тамгын хэлцээ манай тамгын газар ингээд явчихъя гэдэг тийм уялдаа сайн гэсэн юм бэл. Хамтын ажиллагаа нөө тамгын газар хурлын ажлын алба гэдэг чинь хоорондоо аягүй тийм гүүр болж байгаа юм. Тийм нэг л нэмний ханаас цуг байгаас шүү дээ. Тэгээ яг нөө эрхүүгээ бас ялгачих хэрэгтэй. Аль нь хурлын асуудал тийм ээ. Нийтээр дагаж жуулмш бас нөө өмчийсний хурал мэдэр гэдэг. Тэрийг маш сайн ялгаж салгаад ингээд явчихад бол тэгээд голон дээр уялдааны асуудал юм билээ л дээ. Хамгаалсан байх чинь тийм үү. Тэгээд өлбөлчээр хэлсэн тийм үү. Манай явсаар их хурал дээр шийдэгддэг шүү дээ. Тэр л юм аа. Тэгээ яваад эргээд буцдаг шүү дээ. Тэр чинь бүгд ингээд дамжаа жавчигддаг. Жавчигдсаар байгаа ялгас болж игээд асуудал юм. Харин шууд арчлал асуудлыг шийдэхэд найз унлаа, шууд өөртөө татлаа, гүүрэн тавилаа, аюулгүй. энэ иргэдийн оролцооны гарын